Дархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухаан танин мэдхүйг хил дээрээ төвөөр асчлуу миний бие Монгол улсын Улаанбаатар хотод сайн сайхан бүхнийг хүсэн мэдчилж байна. Энэ удаагийн хамтран ажиллагчаар ажилд бэлэн чадвар сурын яваатай UFE Tech компани ажиллаж байна. За ингээд өнгөрсөн 7 хоногт технологийн ертөнцөөр сонь сайхан юутай байсан талаар мэдэрэг орцгоё. За өнгөрсөн 7 хоногт онцлог хоёр арга хэмжээнүүд болох Meta-гийн Conversations 2026 болон Apple-ийн WWDC 2026 болон иймэрхүү арга хэмжээнүүд болж өнгөрлөө. Мөн Anthropic компани Mythos 5 хиймэл оюуны загвар дээр маш том сонирхолтой мэдээнүүд гараад бөө юм боллоо. Мөн өөр бас мэдээлүүд байна. За эхний мэдээ Meta компани арга хэмжээ нийтлэр байгаа. За 6 дугаар сарын 3-нд Лондон хотод Meta компани жил бүр бизнес эрхлэгч зориулсан зохион байгуулалт Conversations 2026 арга хэмжээ болж өнгөрсөн. За үүн дээрээ энгийн тим чатботоос бүрэн өөртөө засах бизнес агент руу шилжиж байгаа гэж зарласан. За энийхээ өрөөнд Meta Business Agent гэдэг нэртэй шинэ агентик хиймэл оюуны боломжуудаа танилцуулсан. За энэ одоо тухайн бизнесийн брендингийн одоо өнгө аясыг өөрөө тодорхойлоод, ухаж олоод тэгээд тухайн өнгө аясынхаа дагуу бизнесээ явуулахад туслах ийм хиймэл оюунтай агент байна. За ингэхдээ борлуулалтын зөвлөгөө өгөхөөс гадна энэ хурал зөвлөгөөнүүдийг нь удирдаад нарийн бичгийн хүртэл хийгээд ингээ явах юм гинэ. За ингэхдээ одоо бүрэн өөртөө засах байдлаар буюу одоо бүрэн автономд байдлаар бизнесийн эзэдүүдийг огт оролцуулахгүйгээр үйл ажиллагаа автоматар явуулах бүрэн чадамжтай гэсэн байгаа. За мэдээж одоо юун дээр нь зөвшөөрөл авах уу, юун дээр нь авахгүй вэ гэдгийг нь бол тодорхойлж бас өгч болно. Гэхдээ тодорхойлохгүйгээр гээд өөрийг нь өөрөөр нь явуулчих, автоматар явуулчих боломжтой. Ийм одоо толгой томтой ийм ундаг агентууд гаргаж байгаа юм байна. Бизнес их том сонирхолтой ийм агентууд байна. За илүү том бизнесүүд зориулсан Meta Business Agent платформ гэдэг ийм бүтээгдэхүүн өртлөөс гаргасан. За энэ дээр илүү олон зориулт бүхий тийм агентуудыг харилцан уялдаа холбоотойгоор ажилуулах боломжтой болно гэсэн байна. За тухайн бизнесийн борлуулалт, олон нийтийн одоо харилцаа, хүргэлт, санал гомдол гэх мэт одоо үйл ажиллагаа болгонд зориулсан төрөл бүрийн 3 дахь платформ дээр ажиллах чадвартай ийм агентуудыг одоо ажлыг нь хариуцуулаад ажилуулах ийм боломжтой ийм платформ байгаа юм байна. За иймэрхүү сонь сайхан бол энэ одоо онцлог сонь сайхан бол Meta Conversations 2026 арга хэмжээнд дээр болж өнгөрлөө. Өөр бас одоо WhatsApp-ын хайлтыг хиймэл оюунтай болгож хэрэглэгчдэд тухайн бизнесийг хайжлахад илүү хялбар болгосон гэсэн юмнуудыг танилцуулсан. За дараагийн мэдээ Apple компани арга хэмжээний тухай байгаа. За Apple-ийн WWDC 2026 буюу Worldwide Developers Conference гэдэг ийм арга хэмжээ 6 дугаар сарын 8-наас 12-ны өдрүүдэд болж өнгөрсөн. За жил бүр зохион байгуулагддаг уг арга хэмжээнд дээр бол Apple компани хөгжүүлэгч зориулсан одоо технологийн цоо шин содон зүйлүүдэд танилцуулдаг байгаа. За энэ удаад бол Apple компани урт удаан ярьж одоо хүлээлгсэн бидний дунд бол маш их хүлээлтийг үүсгэсэн хиймэл оюуны тал дээрх маш томоохон өөрчлөлтүүдэд бол танилцуулсан. Одоо олон нийтийн анхаарлыг бол маш их татлаа. За хэдэн жилийн өмнө бол Apple компани бүтээгдэхүүнүүдэд хиймэл оюуныг нэвтрүүлэн гэсэн амлалт бол өгсөн. Боловч энэ тал дээр бол дөрвтэй алхам хийлгүүгээр өдийг хүрсэн байдаг. Олон жилийн бол одоо ингэж хэрэглэгчтэйгээ одоо хөхийг нь хавцад хүлээлгсэн. За саяхнаас ChatGPT-г бол Siri-д нэвтрүүлсэн бол энэ тал дээрх одоо хамгийн том алхмуудын л нэг байсан. Одоо нэг юм өчүүхэн жижиг алхам. Гэхдээ маш том ярьж эхэлсэн. Энэ ярианууд нь бол ийм жижигхэн зүйл одоо олон нийтийн бол одоо хүлээлт түрээгүй анх амлаж байсандаа хүрхгүй байснаас болоод бүр торгуул хүртэл одоо шудраг өрсөлдөөний газраас гэж төлсөн иймэрхүү зүйл байгаа. За тэгвэл энэ удаад энэ хүлээлтэд хүрэх хэмжээний зүйл танилцуулсан. Одоо удаан хүлээсэн үнэн хэрэглэгчдийг нь бол цангааг тайлах шиг боллоо гэж одоо хэлж болохоор байна. За эндээс хамгийн онцлог зүйл нь Siri-г бүрэн ребранд хийгээд Siri AI болгож одоо хувиргасан явдал байгаа. За ер нь бол Siri гэдэг одоо туслах бол ерөөсөө хиймэл оюунтай Siri AI гэдэг ийм цоо шин логотой, цоо шин одоо нөнгө төрхтэй ийм аппликейшн болж хувирсан байна. За нэрэн дээр нэг ийм сонирхолтой зүйл хэлэхэд бол энэ AI буюу Siri AI гэдэг AI гэдэг нь болохоор хиймэл оюун Artificial Intelligence гэсэн үг биш, харин Apple Intelligence гэсэн үгийн товчлол юм байлээ. За Siri AI дээр бол гарсан шинжилэл өөрчлөлүүд нь бол яахаа аргагүй бол Apple компани энэ удаад хиймэл оюун тал дээр маш том өсрэлт хийлээ гэж харагдаж байна. За ямар ч тач хамгийн ихэнд бол анзаарсан зүйл бол одоо өөрчлөлт нь бол Siri AI нь өмнөх одоо Siri шигээ зөвхөн систем дээр үүдэг нэг жижигхэн функцүүдийн бол биш, өөрийн гэсэн тусдаа аппликейшнтэй одоо тусгаар тогтносон ийм аппликейшн болсон байгаа.
За тэр дотор болохоор чатын түүх, өмнө чаталжсэн чатуудын түүх байгаас гадна энэ дуу хоолойг нь өөрчилдөг, өнгийг нь өөрчилдөг, хурдыг нь төврүүлэх энэ төр боломжтой болсон бол маш сонирхолтой ийм өөрчлөлт байлаа. За цаана ажиллах үндсэн хиймэл оюуны загвар нь Apple Intelligence-ийн өөрсдийнх нь загвар байх юм шиг гэрнэ. Яг тэр нь бол өөрөө цаана Google-ийн Gemini-тай хамтарч ажилладаг ийм болж байгаа юм байлээ. За ямар ч байсан одоо л асуухад бол ChatGPT бол хариулт өгөхгүй. Тэрний оронд бол Apple Intelligence өөрчж байгаа нь загвар хариулт өгнө гэдэг байгаа. Гэхдээ мэдээж цаана бол Google Gemini-тай хамтарч ингэж хариулт өгдөг бол гэдэг байгаа. За миний ойлгож байгаа бол зөвхөн ер нь бол Google Gemini л ажиллаж ингээд ойлгож байна. Тэгэхээр ер нь бол Google Gemini-г бид нар одоо ингээд Siri дотроос ашиглах боломжтой болж байна. За өмнө нь ChatGPT-ийн хариултууд бол шууд гарч ирдэг байсан. Тэрний оронд бол одоо ингээд илүү хиймэл оюунлаг иймэрхүү болж эхэлж байгаа нь одоо Google Gemini та. За мэдээж дунд нь одоо өөрсдийн Apple-ийн өөрсдийн модельүүд загварууд орж ирж байгаа нь одоо таны өөрийн чинь одоо тэр чухал нууц мэдээллүүд Google руу ч юм уу өөр бусад газрууд руу алдагдахаас сэргийлдэг. Одоо компани дотроо болон утсан дотор чинь өөрөө хувь хүний чинь одоо энэ орчин дотор байлгах зориулсан юм аюулгүй нууцлалын бодлоготой холбоотой иймэрхүү зүйлүүдээр л ажиллах юм шиг үлээ. За Siri AI-тай яг л одоо хиймэл оюунтай чатботтой харилцаж байгаа юм шиг одоо ChatGPT-тэй, Gemini-тай харилцаж байгаа юм шиг маш одоо энгийн харилцан яриа байдлаар одоо ингэж харилцах боломжтой болсноос гадна дэлгэцэн дээрх тэр мэдээлэл одоо өөрийн чинь харж байгаа зүйл дэлгэцэн дээр чинь гарч байгаа зүйл мөн одоо өмнө бичсэн чатууд одоо өөр хүмүүстэй бичсэн чатууд өөр хүмүүстэй бичсэн мессежүүд имэйлүүд зургнууд гэх мэт хувийн мэдээллүүдээр тулгуурлаад тухайн хүнд зориулсан ийм хариултуудыг өгөх боломжтой болсон байгаа нь маш сонирхолтой маш гайхалтай ийм одоо үйлчлэгээ болж байна гэж харж байгаа. За мөн камераар нь харж чаддаг болсон байна. Ер нь бол камераар юу гарч ийн тэрийг чинь одоо харж чаддаг болсон болохоор ер нь бол утсаа ямар нэгэн зүйл рүү харуулж байгаа л шууд асуултаа асуучхад Siri-гээс юм асуучхад бол тэр чинь бол заавал Siri рүү орох шаардлага байхгүй. Нэг зураг аваад Siri дүүх шаардлага байхгүй. Зүгээр камера гаргаж ирээл ингээ нэг юм рүү харуулж байгаа л Siri энэ юу вэ гэж асуучхад шууд нөгөөдөг чинь хариулчихна. За ийм гайхалтай боломжтой болсон байна. За Siri AI-г ер нь бол хаанаас ч гэсэн ашиглах боломжтой болсон байгаа юм байлээ. За хийж байгаа үйлдэлүүдээс чинь хамаарат ер нь хаасаагүй гараад гинт энэ тэндээс гараад энэ ингээд ер нь бол байнга үзэгч जैन. Компьютер гар утас таблет гээд бүх төхөөрөмжүүд дунд нь ингэж ажиллах боломжтойгоос гадна энэ Spotlight search гэдэг те энэ нөгөө нэг юу тавчаад дарж агаад option тавчаад харж агаад за тэгээд ингээд F үсэг дарддаг лөө ямар нэгэн байдлаар ингэж гаргаж ирдэг энэ Spotlight би нэг өөрөө хэрэглэдэггүй болохоор сайн мэдэхгүй. Энэ Spotlight search дээр бол зүгээр бид нар бол ингээд файл янз бүрийн юм хайж чад болдог байсан бол юу асууж जैन юу бичэн гэдээс чинь шалтгаалаад шууд энэ цаанаас нь Siri AI гарч ирээд асуултыг чинь ингээд өргөжлүүлээд явах харилцан ярилцаад явах боломжтой болж байгаа юм байна. За бас нэг хулганы баруун тавчныг дараад гарч ирдэг юм туслах цэс мэс дээр бас ингээд тухайн файл дээр дарангууд устгах одоо нэрийн өөрчлөлт гэдгийг донд Siri-гээс юм асуух гэдээ гараад ирж байгаа. За тэгэл тэрэн дээр нь дараал тэр файлтай холбоотой янз бүрийн юмнууд асууж болдог. За иймэрхүү байдлаар бол маш олон газараас ашиглах боломжтой илүү гарын дор болж байгаа юм байна гэж одоо ингэж харагдаж байгаа. За хэдүүлээ төр хамс хийгээд хамтран ажиллагч байгууллагад танилцуулъя. За энэ удаад ажилд бэлэн чадвар сурын ураатай санхүү эдийн засгийн сургуулийн бүрэлдэхүүн инженер технологийн сургууль буюу UFE Tech хамтарч ажиллаж байгаа. За UFE Tech нь болохоор санхүү эдийн засгийн их сургуулийн бүрэлдэхүүн сургууль дотор ордог ийм сургууль бөгөөд шинэлэг технологи, шинэ арга барилыг ашиглан ер нь ирээдүйд ур чадварыг хөгжүүлэх зорилготой инженер технологийн ийм сургууль юм байна лээ. За бид нар одоо мэдээллийн технологийн салбарт онцгойлон анхаарч байгаа. Ирээдүйд бол шаардлагад нийцсэн мэрэгжилтнүүдийг бэлтгэхээс гадна технологи, дизайн, сэтгэл судлал гэсэн гурван үндсэн чиглэлийг хослуулан үйл ажиллагаа явуулдгаа гэж өөртөө танилцуулсан байгаа. За тэгэхээр бид нар UFE Tech гэдэг сургуульд орсноор болохоор ирээдүйн шаардлагад нийцсэн одоо энэ орчин үед бол энэ хиймэл оюуны ирээдүйд яах вэ гэж байгаа энэ цаг үед бол маш тийм те хэрэгцээтэй энэ мэрэгчлүүдийг олгохоор ер нь бол энэ технологийн, дизайны, сэтгэл судлалын ийм гурван үндсэн чиглэлийг хослуулж эзэмших боломжтой болж байгаа юм байна шүү. За энэ хаяг барьцлын үед бол мэдээ санхүү эдийн засгийн их сургууль дээр байрлаж байгаа. За холбогдох утас дэлгэрэнгүй мэдээллийг авах юм бол 77 32 10 10 гэдэг утсаас авч болно. Өгвөл www.ufetech.gmail гэдэг сайтаас орж авах боломжтой байна. За UFE Tech сургуультай маш их баярлалаа. За түрүүн Apple-ийн Siri AI дээр ярьжсэн нэмэлт өөр давуу талууд гэх юм бол чат, мессеж, имэйл уншуулах
За бүр хайлгуулах дотроос нь түүхээс нь хайлгуулах, бичсэн зүйлүүдээс хайлгуулахаас гадна бүр бичүүлэх энэ төр гэсэн иймэрхүү хиймэл оюуны ийм агентик үйл ажиллагаанууд нь орж ирж байгаа юм байлаа. За ингэснээр л хүмүүсийн амьдралд илүү амархан, хялбархан ийм боломжуудыг олгоно гэж одоо харагдаж байгаа. Нэгсэнд одоо тэндээс тийм хайгаад, тэндээс тийм олоод тэгээ тэрнлүү тийм бичих гээд ингээд шууд зүгээр тушаачхад л автоматар ингээд бүгдийг хайгаад бичээд ингээд явуулаад өччих юм байна лээ. За ингэснээр бол ирээдүйд бол ер нь энэ Siri AI агентик одоо юм ажиллагаа руу орж эхлэх юм байна гэдэг нь харагдаж байгаа. За уг боломжууд нь энэ намар бол ашиглалтанд орж эхлэх юм байлээ. iOS 27, macOS 27 гэдэг энэ үйлдвэрлэлийн системүүд дээр одоо нэгсэндээ гар утсан дээр, таблет дээр, энэ лаптопууд дээр, компьютер дээр ингээд гараад ирнэ гэсэн үг. За гэхдээ намраас өмнө бол удахгүй 7 дугаар сард бол бета буюу туршилтын хэлбэр гаргана гэдгийг мөн зарласан байгаа. За тэгэхээр туршилтын хэлбэрийг ашигласан хэрэг хурдан ашиглаж эхлэмээр байгаа энэ технологийн орхотой хүмүүс бол удахгүй эх сардаалан багтаад энэ шинэ хэлбэраа шинэ үйлдвэрлэлийн системүүд дээр шинэ одоо энэ Siri AI ашиглах боломжтой болох юм байна. За эдгээр шинэ үйлдвэрлэлийн системүүд дээр нь энэ Liquid Glass UI гэдэг арай илүү юм сайжруулсан UI одоо энэ график одоо юу гэдвэл график интерфейс нь би одоо гоё сайжирсан байгаа юм байлээ. За мөн дээрэс нь одоо нөгөө хүүхдийн хараа хяналт гэдэг зүйл маш хатуу болж эхэлсэн. За ингэснээр одоо хүүхдтэйгээ хүүхдийн гар утасны таблетийн компьютерийн энэ хэрэглээг нь эцэг их нь хянах боломжийг бол маш өндөр түвшинд гэж хангаж өгсөн байна лээ. Эцэг ихнэрт бол маш их таалагдахаар ийм зүйл байсан. За хүүхдүүд бол мэдээж таалагдахгүй нь ойлгомжтой. За хиймэл оюуны нууцлал хамгаалтыг бол маш өндөр түвшинд хангасан гэж бол өөрсдөө хэлсэн, түрүүн хэлсэнтэй. Apple Intelligence өөрсдөө байгаа хиймэл оюуны загвар дээр нэмхэн Gemini, Google-ийн Gemini хиймэл оюун хамтарч ажиллаж байгаа. За энэ дээр нь бол бидний хувийн мэдээлэл алдагдахаас сэргийлж байгаа нууцлал аюулгүй байдал одоо энэ эмзэг мэдээллүүд ийш тийш явахаас сэргийлэхээр иймэрхүү арга хэмжээнд авсан байгаа гэдэг хэлсэн. За мөн мэдээж одоо хурдан болсон байгаа те энэ хайлтууд, зураг хуулах, файл хуулах, аппликейшн ачаалах, янз бүрийн файл хоорондоо шеэрлэх гэдэг бүх юмнууд бол хамгийн багадаа 30%-аас 70%, бүр 505 дахин хүртэл одоо юм хурдан болж байгаа гэдгийг хэлсэн. За дараагийн мэдээ одоо гол үндсэн мэдээ маань явж байна. Одоо Anthropic компани тухайгаа. За 6 дугаар сарын 9-нд Anthropic компани энэ нэлийн удаан ярьж байгаа Mythos 5 гэдэг загвар бол эцэст нь нэг юм олон нийтэд танилцууллаа. За өмнө нь бол уг шин загвараа бол хитрхи ухаантай болохоор олон нийтэд нийгэмд маш том эрсдэл учруулж мэднэ гэдэг ийм шалтгаанаар бол хойшлуулад энэ хооронд бол томоохон технологийн компани корпорацууд энэ сангуудад өөрсдийн системүүд дээрх энэ онгорхоо цоорхоо нуудыг нөхөх боломжийг олгоно. Тэ энэ одоо хаалттай байдлаар ингэж гаргаж одоо энэ цөөхөн одоо корпорац компаниудад хэрэглүүлнэ гэдэг зарлж ирснийг бол өмнө галуу шоу нэвтрүүлгээр дурдж исэн project Glasswing гэдэг иймэрхүү төслүүд гарч байгаа гэдгийг хэлсэн дээ. За тэгвэл энэ удаад Mythos 5 гэдэг загвар бол хязгаарлагдмал хүрээнд ашиглах боломжтой болгосон байна. За энийгээ болохоор Fable 5 гэж нэрлсэн. За иймэрхүү нэрээр бол олон нийтэд танилцуулсан. За Claude одоо энэ хиймэл оюуны загварын Haiku 2 гэдэг, Claude Sonnet 3 гэж байдаг, Opus 4 гэж байдаг те. Ер нь бол Claude хиймэл оюуны загваруудын хөлбөрүүд гэж ойлгож байна. Haiku 2, Sonnet 3, Opus 4, Fable одоо Fable 5 гэдэг ингээд ойлгож байна гэсэн. Тэгэхээр ер нь 2 3 4 дээр загвар одоо бол бид нар дөрвийг ашиглаа явж исэн бол 5 гэдэг цоошин загвар нь гарч ингээд ойлгож байна. За өмнөх загварууд нь хурд болон оюуны чадамж дээр нь бол илүүтэй анхаарч ирсэн бол энэ Mythos нь болохоор урт хугацааны нарийн төвөгтэй асуудлууд дээр илүү оюуны чадамжтай байгаараар одоо өөрийнхөө оюуны чадамжийг удаан ажилласан гэсэн муутахгүй байхаараар зориулагдаж ингэж ажиллах тал дээр анхаарсан ийм загвар юм байлаа. За бенчмарк буюу одоо энэ сорил туршилтууд дээр л өмнөх бүх загвар болон бусад өрсөлдөгч загваруудыг бүр хоол хайсан. Энэ бүр үнэхээр гайхалтай хиймэл оюуны загвар байсан. Одоо өмнөх загварууд нь бол ингээл Opus 4.5 4.6 4.7 4.8 хүртэл одоо явж байгаа тийм. Энэ хооронд бол жижиг маш жоохон акцуудыг хийдэг гэсэн бол энэ Fable 5 бол бүр ингээд огцом ингэж хууралцтайгаар бүр өсрөнгүүгээр ингэж сайжирсан. Одоо бусад өрсөлдөж байгаа тэр OpenAI юм байна уу? Одоо тэр нэг Grok юм байна уу? XAI юм байна уу? Тэр загваруудыг бол бүгдийг нь олсон. За энэ бол хүмүүсийг бол үнэхээр алмаар болсон. За иймэрхүү зүйл болсон. За тэгээд одоо яг нөө жижиг сажиг үзүүлэлтүүдийн хувьд гэх юм бол одоо илүү хурдан даалгаврууд бол маш хурдан гэж токен одоо илүү өндөр зардалтаар их токен шатааж исэн боловч одоо урт хугацааны энэ ажиллаж байгаа төвөгтэй юм даалгаврууд дээр бол нийлбэр дүнгээр илүү бага токен шатааж исэн гэдэг иймэрхүү зүйлүүд бас ингээ ажиглагдсан. За түрүүн хэлсэн нийгмийн аюулгүй байдлыг нь
хангахын тулд кибер аюулгүй байдлын халдлага, биологийн болон химийн зэвсэг бүтээх мэт ийм асуудлуудад Fable 5 нь Mythos 5-ыг бол ашиглахгүй цаана. Одоо нэгэсэндээ яагаад Fable 5 гэж нэрлсэн бэ гэхээр Mythos 5 гэдэг бол дараагийн загвар. Гэтэ Fable 5 гэж нэрлсэн шалтгаан нь бол ерөөсөө энэ. Иймэрхүү төрлийн ийм эмзэг асуултууд, ийм осолтой, аюултай, ноотой асуултууд байх юм бол автоматар энэ цааталт нь Mythos 5-ыг биш Opus 4.8 руу шилжүүлж хариулт өгдөг болгосон нороо энэ Fable 5 нь Mythos 5-аас ялгаатай гэсэн. Тэгэхээр нэгэсэндээ аюулгүй байдлын хувьд бол ингэж юм урчилсан байдлаар ингэж хүмүүст бол шууд хариултыг өгөхгүй татгалздаг маягтай гэсэн үг шүү дээ. За мөн өөрсдийн загварыг одоо нэрх гэж нэрлэдэг, distillation гэж нэрлэдэг. Одоо нэг ясандаа бол өөр жижигхэн загвараар энэ том хиймэл оюуны загвараас асуулсаар аваад өгөл бүрдүүлээд тэрнээсээ жижиг загварууд нь суралцаад ийм том хиймэл оюуны загвартай дүүцгүүц хэмжээний үр дүнд хүрдэг ийм аргыг бол distillation гэж нэрлэдэг. Одоо нэрх гэдэг юм уу те одоо ийм нөө архийг арцыг нэрэнгүүт чи ийм нөгөө нэг өндөр тунтай ийм жоохон юм гарч ирдэгтэй адилхан одоо ингээд том хиймэл оюуныг нэрээд ийм жижигхэн хэрнээ адилхан ийм хиймэл оюуныг гаргаж ирэх ийм аргыг хэрэглээд байгаа гэсэн. За тэгвэл иймэрхүү зүйлүүдийг бас сэргийлээд өөрийнх нь одоо энэ Mythos хиймэл оюуныг нэрчхээ идэ гэсэн одоо иймэрхүү болгоомжлоор энэ бас иймэрхүү асуултууд нь Opus 4.8 руу шилжүүлдэг болж байгаа юм байна. Гэтэ ямар асуултыг ноцтой гэдэг байгаа, эрсдэлтэй гэдэг байгаа, нотой гэдэг нь бол угаасаа тийм ч тодорхой биш. Ялгаж салгаж байгаа тийм аюулгүй байдлын ангилын арга нь бол зарим энгийн асуултууд бол Opus 4.8 руу одоо өөр одоо шаардлагагүй юм дээр хүртэл 4.8 руу шилжүүлээд байна гэсэн хардталтууд бас явж исэн. За хэрвээ энэ үнэн бол эсрэгээр зарим нооттой асуулт дээр Mythos 5 хүртэл хариулчих юм билүү, магадaltaй ч юм билүү удаад би надад бол тэг санагдсан. Америкийн нэгдсэн улсын засгийн газар ч гэсэн адилхан ийм бодолтой байгаа юм байлээ. Jailbreak гэж нэрлэдэг. Нэгсэн доо ингээ ямар нэгэн ийм промптын ийм залим хэрэгжилж хагаад ийм өөрийнх нь асуулгаа одоо хариулахаас татгалзаж байгаа зүйлүүдийг нь одоо ингээ хариулт тэрэн дээр авах тиймэрхүү аргуудыг бол jailbreak гэж нэрлэдэг. За тэгэхээр ийм одоо боломжоор бид нар Mythos 5-ыг одоо ийм саяны түрүү хэлсэнтэй кибер аюулгүй байдлын халдлага, зайлшгүй химийн, биологийн зэвсэг үйлдвэрлэх иймэрхүү зүйлүүдээр ашиглаж болох юм шүү гэдэг ийм хардлагыг Америкийн нэгдсэн улс гаргаж ирсэн байна. За энэ загвар бол төлбөртэй буюу одоо Pro Max Team болон Enterprise хэрэглэгчид бол 6 дугаар сарын 22 хүртэл ямар нэг үн төлбөргөөр туршилтын байдлаар ашиглагдах боломжтой байдлаар гарсан байсан боловч одоо танилцуулагдсанаас хойш 3 хоногийн дараа буюу энэ 6 дугаар сарын 12-нд Америкийн нэгдсэн улсын засгийн газраас үндэсний аюулгүй байдлын үүднээс гадны хэрэглэгчид, гадаадын хэрэглэгчид ашиглах боломжийг нь хаахыг шаардсаар олон нийт ашиглах одоо боломжгүй болгосон байна. Одоо нэгсэнд одоо бид нар энэ 3 хоногийн цонхонд ингээд юм тэрийг одоо Fable 5-ыг ашиглаад тэгээд одоо ингээд бандцсан гэсэн одоо засгийн газраас. За энэ шаардлагын хүрээнд бол гадаадын л иргэн байх юм бол Америкийн нэгдсэн улс дотор байна уу, гадна байна уу гэдгээс үл шалтгаалаад бүр Anthropic компани дотор хүртэл ажиллаж байгаа энэ гадны ажилчид байсан ч хамаахгүй энэ ашиглагыг хориглох гэдэг ийм зүйлийг бол тулгасан. За гэвч хэрэглэгчдийг одоо гадаадаа үгүй юу гэдгийг нь одоо ялган таних тийм маш хэцүү процесс одоо өрнөх хэвээр шаардлагатай болно. За энэ системээ бас нийлүүлэхийн тулд туршилтын, нэвтрүүлэлтийн гээд маш их цаг авна. Иймэрхүү зүйл болохоор Anthropic компани засгийн газрынхаа шийдвэрийг одоо ингээд биелүүлэхийн тулд шууд хэрэглэгчдийг Fable 5 бүх хэрэглэгчдийн Fable 5 загвар ловото хандах эрхийг нь одоогийн байдлаар хаацсан байж байгаа. За удахгүй энэ бүх асуудлыг бол шийдэх болно гэдгийг бол мэдгдсэн байна лээ. За өөр бас бус мэдээ гэх юм бол Google компани 2 шинэ хиймэл оюун загвараа танилцуулсан. 3 хиймэл оюун загвар танилцуулсан. За Diffusion JAMA буюу JAMA нээлттэй нээлттэй энэ загварынхаа бүх токеноо нэгэн зэрэг гаргадаг асар хурдтай ажилладаг Diffusion гэдэг арга дээр суурилсан ийм хувилбараа танилцуулсан. Мөн JAMA 4-ийнхөө 12 тэрбум параметртай энкодергүй тэр загварчсан танилцуулсан. За энкодергүйгээр зураг таних, одоо энэ дуу таних гэдэг ийм энкодер байхгүй болохоор илүү цомхон ийм хиймэл оюун, илүү цөөхөн параметртай хиймэл оюунаар одоо илүү том одоо 27 биллион тэрбум параметртай энэ хиймэл оюунтайгаа дүүцэх хэмжээний оюун ухаан гаргаж ийна тэр гэсэн иймэрхүү юмнууд явсан. За Gemini-гийн хувьд бол Gemini 3.5 аудио буюу Live Translate гэдэг загварынхаа шинэ хэлбэрийг танилцууллаа. За энэ хүрээд мэдээллийн хөтөлбөр ам өндөрлөж байна. Дараагийн 7 хоног техник технологи хиймэл оюуны ертөнцийн илүү олон гоё мэдээлэлтэй иргэн уулзцгаая. Баярлалаа. Баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа.
Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүй мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.